Та диваанчд байна гэхээс тэсэн ядаж байна уу? Өнгөрсөн жилдээ харьцуулахад диваан руу тэмүүлэх хүсэл тань улам хүчтэй болсон уу эсвэл суларсан уу? Диваан руу тэмүүлэх хүсэл нь хүмүүс төрөлхийн байдаг зүйл биш. Мэдээч хэрэг бид харж хүрч болох материалын зүйлсэд татагддаг. Материаллаг байдал руу чиглэсэн энэхүү таталцал нь биднийг мөнх амьдралаас холдуулж болзошгүй. Тийм ч учраас Библиэд газар дээрхийг бус дээгүрх зүйлсийг ирмэлз. Учир нь та нар өгсөн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нуслагцаа. Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нарч бас яруу алдар дотор түүнтэй илчлэгдэх болно гэж зөвлөдөг. Диваан руу тэмүүлэх хүсэл бидэнд цаанаасаа ирдэггүй. Харин энэ бол сонголт юм. Бид Есүстэй хамт залбирах, Библийг судлах, зөвгнөлийн сүнсний номыг судлах, амралтын өдрийн хичээлийг судлах, итгэл найдвараа бусадтай хуваалцах зэргээр тогтмол цагийг өнгөрөөх үед энэ хүсэл улам бүр нэмэгддэг. Дээрх зуршлууд улиран одож буй жилийн туршид танд улам бүр хүчтэй болсон уу? Есүс дагалдагчдаа өөрсдөө эрдэнэс цуглуулахыг уриалсан. Газар дээр биш, харин тэнгэрт. Учир нь энд байгаа бүх зүйл удахгүй устдах болно. Тэрээр бас нэг өөр шалтгаан нэмж хийсэн нь эрдэнэс чинь хаана байна? Тэнд зүрхч нь байх болно гэсэн. Бурхны бидэнд өгсөн зүйлийг ашиглан бусдыг аврахад туслах 11 болон өргөлүүдийг буцаан өгөх замаар түүний зорилгыг үргэлжлүүлэх үед бид тэнгэрт өөрсдөө эрдэнэс хуримтлуулдаг. Би диваажинд байхыг тэсэн ядан хүлээж байна гэж хэлэх хүртэл та диваажинд байх хүслээ ирэх шин ондоо өсгөхийг хүсэж байна уу? Тэгвэл өдрийн эхэнд Есүстэй хамт өдөр бүр яаруу санд руу цагийг өнгөрөөж түүний төлөө ажиллаж түүний хүссэнчлэн 11 болон амлалтын өргөлүүдийг түүнд буцааж өгөх зорилгоо одоо шинчлээрэй. Ингэхдээ өөрсдийн хүслийн адаг тавьж харин Бурхныг нэгдүгээр тавьцгаая.